цэвэр байгалийн алмаз бол асар үнэтэй. Тэгээс нэг каратын алмаз DIF одоо ковидээс хойш энэ бол нэлээд өссөн. Одоо бараг нэлээд өндөр үнэтэй байгаа 20 гаруй мянган доллар юм байна. Тэгэхээр Mozonite бол үндсэндээ diamond-ны симулант авахгүй. Mozonite-ыг natural diamond хоёрын хооронд ялгахад бол аюул амархан бол асуудал байна. Mozonite-уудад $500, $1000. Тэгэхээр тэр хоёрын ялгаа бол зүгээр ингээ хөнгө тайлбарлахад ялгааг нь та болоод харчихна. Яг одоо natural diamond хоёр байгалийн алмаз хамгийн том яригдж байгаа асуудал бол одоо манайхаар хэлж байгаа нь ургуулсан алмаз гэсэн үг. Одоо Mozont гэдэг нь үгүй. Natural одоо grow diamond HPHD CVD алмаз үйлдвэрийн аргаар хийгдэж байгаа. Энэ бол одоо сүүлийн үед бол Америкт бол маш их дэлгэрсэн. Ковидаас хойш одоо байгалийн биш гэсэн үг тийм. Байгалийн биш үйлдвэрийн аргаар хүн яг тэ байгалийн алмазын компонентийг оруулаад хийж байгаа зүйл гэсэн үг байхгүй. Зарим тохиолдолд бас ялгах хэцүү болоод байна. Тэгэхээр яг энэ дээр юу хийх хэрэгтэй вэ гэвэл лабораторийн сертификат боёо батлагдсан одоо 3 том алмазны лаборатори байгаа шүү дээ. GIA, HRD, IGI эдгээр 3 сертификат natural diamond бүх мэдээлэл чинь байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ бодит зах зээлийн үнэлгээ